За ингээд сүүлийн 5 жил ингээд коучинг ингээд хийгээд тэгээ одоо ингээд ойролцоогоор career coaching програм бол 135 одоо төгсөгчтэй ингээд болчлоо л доо. За тэгээ 135 төгсөгч гэдэг ихлээр чинь би чинь 135 хүний дотор байгаа тэр гайхамшигтай ертөнцтэй ингээд танилцсан байгаа байхгүй юу? Би чинь шанартайгаа айгу тийм ойрхон one on one ингээд ажилладаг учраас тэгээд сэтгэл маань ингээд тэгээд мэдээж шав болгоны маань түүх үнэхээр гайхамшигтай. Тэр түүх болгоно нь тэр хүний дотор ертөнц болгоно нь миний сэтгэлийг ингээд маш гайхамшигтай ингээд хөдлөж идэг. За эхний түүхээ дэлгэрэнгүй ингээд ярих юм бол шав маань надтай ингээд ирэхээс өмнө яг ингээд Австралид байгаа магистраа ингээд дуусгаж байгаа. Одоо яг би яах вэ? Ямар ажил хийх вэ? Тийм мэргэжлэрээ ингээд ажиллая гэсэн чинь ингээд ийшээ apply хийж үзсэн боловч яг ингээд олигтой амжилт өрөөсөө гардггүй. За PR ингээд авчмаарч юм шиг. Гэхдээ хамгийн гол нь яаж ингэж PR авах вэ гэдэг тэр гаргалгаа нь бас ингээд манай шавд маань ингээд харагдахгүй. Айгу тийм стресстэй, айгу амаргүй үедээ яг надтай ингээд уулзж илаа л да. За тэр үед чинь 2022 он баггүй. Тэр үед чинь би шавнарыгаа анх нөгөө нэг би чинь ингээд selection хийж career coach шавнарыг нь би өөрөө ингээд selection хийж шалгаруулж өгөхөдөө ингээд авдаг. Тэгээд тэр үед болохоор бүр шалгаруулахаас гадна зөвхөн written application-аас гадна би бас ингээд уцаар ингээд яриад тухайн хүний нөхцөл байдлыг аягуулсан ойлгож аваад ментигаар авах үгүй юу гэж шийддэг байлаа л айгуу цөөхөн үнтэй ажилтдаг байсан болохоор тэгээд энэ шавтайгаа би ярьсан тэр уцаар тэр ярьсан тэр мөчөө ерөөсөн мартдаггүй байхгүй бүр амар сэтгэлд амар хөөрхөн ойрхон тий. За тэгэл ингээл өөрийнхөө нөхцөл байдлыг надад тайлбарлаа. Тэгэл урд нь Монгол ямар ажил хийж исэн, ямар мэрэгжилтэй гэл ингээл надад ингээд бүгдээр ингээд надад уцаар ингээд товчгоо ингээд танилцуулж байгаа. За тэгээ би ингээд сонсож байхдаа бол вау энэ шавьяага шууд вау ямар мундаг мэрэгжилтэй бас хамгийн гол нь ямар гоё ажлын туршлагатай юм бэ. За би ч нөгөөний PwC-д ажиллаж исэн өөрөө Deloitte санхүүгийн шинжээр аудитор ингээд хийжсэн болохоор за энэ аудитор бүсгүн маань ер нь бол шууд Big Four-ын аудиторд орчих боломжтой харагдчих шүү гэд ингээд бодоод тэр хүний яриаг ингээд сонсож байгаа штэ. Тэгээд шав маань надад уцаар ярьж байхдаа хэлж байгаа. Гэхдээ би саяхан ингээд нэг визний агентлагтай уулзсан юм аа. Тэгээд визний агентлаг дээр очиод би визний гаргалгаа ингээд хаад PR-ийн патваа ингээд хаад визний агентлагаас ингээд зөвлөгөө авсан гэсэн чинь агентлаг нь тухайн хүнд ингээд одоо манай шавд маань ингэж хэлсэн байгаа. За чи над мэрэгчлэрийн ажил энэ гэсэн над хоосон мөрөөдлөө зүгээр л бойл. Чи үнэхээр PR авахыг хүсэж байгаа юм бол чи зүгээр л тооч бол. Одоо тоочийн сургалт сур гэж хэлсэн байгаа байхгүй юу? За тэгэл бид чинь 2022 онд програм хийлээ. За тэгэл энэ шав маань миний career coaching програмд 2022 онд суугаад тэгэл стратеги дээрээ бүх стратеги ашиглаж байгаа resume, интервью бүгдээрийн бэлтгэхээс гадна би шавийнхаа сэтгэл зүйдээр ажиллах маш их шаардлага гарсан л та. Угаасаа энэ бол ерөөсөө зөвхөн энэ шав маань биш хүн болгонд надад ч гэсэн тохиолдож ирсэн асуудал. Бид нар ингээд өөрийнхөө мэрэгчлэн гэдэг тодорхойлолттой алдаад Австралид ирээд оюутан хинч биш гэсэн тийм тодорхойлолтыг үүрээд тий ингээд сурч авах хугацаа чинь 2 жил штэ магистр хамгаална. Тэр хооронд чинь маш олон юм болно тий. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг дийлэнх хүмүүс маань айгүй тийм сөрөг ингээд мэдээлэлтэй жоохон негатив ингээд яваад идэг учраас ихэнх хүмүүс маань сургуулаа төгсөөд ингээд 2 жил болоод ингээд төгсөөд ингээд дуусахтаа ихэнхдээ бүгдээрээ за ер нь бол боломжгүй юм байна да гэсэн тэр итгэл үнэмшил гэдэг юм ингээд унтраад алга болоод ер нь боломжгүй юм байна да гэд ингээд бодоод эхэлдэг байхгүй юу. За тийм болохоор би ч нөгөө нэг коучинг програмынхаа бүх компонент дээр нь mindfulness concept-ийг ингээд fundamental буюу үндэс суурь болгож ингээд оруулаад байгаа шалтгаан нь ерөөсөө л бид нар би хичнээн сайн стратеги зааж өгсөн байлаа гэдэг тухайн одоо шавман тий яг өөрийнхөө сэтгэл зүй хайрцаглагдчихсан байгаа сэтгэл зүй тэгээд нөгөө нэг өөрийнхөө одоо голж байгаа тэр нөгөө нэг хандлага дээр ажиллахгүй байх юм бол nothing changes гэхгүй юу. Үнэхээр юу ч өөрчлөгдөхгүй. Тийм болохоор бид тэр өөрийнхөө сэтгэл зүй дээр маш их ажилласан. За тэгээд тэр одоо энэ шави маань яг суужсэн тэр анги айгүйх уйланхаа анги байсан. It was so funny. Уйланхаа гэдэг нь бид нар ингээд айгүй цөөхөлхнээ байсныг хэлэх үү ингээд айгүй эрчимтэйгээр ингээд богино хугацаанд ингээд коуч ингээд хийгээд явдаг. Ингээд групп коучинг гэдэрээ бүгдээрээ ингээд дандаа нэг уйлж таардаг. Яг нэг уйлж байгаа нь нөгөө гомдлын уйлалт биш. Айгүй тийм гоё finally I have a safe place. Тэг би ингээд гоё нээлттэй ингээд ямар нэгэн айцгүйгээр өөрийнхөө сэтгэлийг уудлах юм гоё платформтой босно доо. Тэгээд мэдээж нэг ингээд ажилд орчих юм бол тэр одоо ажилд орж байгаа тэр гоё амжилтыг ингээд бас ингээд celebrate хийгээд ингээд бид нар ингээд айгүйх тийм emotionally уйлдаг гэсэн байхгүй. За тэгэл бид нар маш их уйлсан. Энэ шав маань маш их бясалгал хийсэн. Үнэхээр маш их бясалгал хийсэн. Өөрийнхөө сэтгэл зүйдээр маш сайн ажилласан.
За тэгэл ингээл явж байгаад бид тэр ингээд айгүй тийм боломжийн ер нь айгүй тийм тохирох яг урд нь хийжсэн ажилт нь маш ингээд шууд ингээд уялдаатай тэр ажлын байрыг олж байгаа. Бид тэр яг тэрэн дээр маш targeted application бэлдэж ярьцлага бэлдэж аваад бид тэр ажлын урилгыг авчижсэн байхгүй юу. Тэгэл өнөөх тоогооч болдгийн билүү гээд тэ ингээд бодоо сэтгэлээр унаад явж исэн шав маань ингээд дүн гээд ингээд ажилд орчих жишээтэй тэ. So that was amazing. За тэгээд ажилд орох орохдоо зүгээр нэг ажил биш. Одоо state government байдаг. Тэгээ state government чинь Австралийн одоо мужийн засгийн одоо мужийн засаглалын байгууллага байхгүй юу? Ер нь бол одоо ер нь бол төрийн байгууллага гэсэн үг. Тим төрийн байгууллагт тий одоо байнгын оршин суугчид виз энэ бол байхгүй шүү дээ. Тим визгүйгээр яг өөрийнхөө чадвараа маш сайн илэрхийлж сурж байгаад тэгээд яг тэр ажлын байрыг ингээд авч ирсэн. За тэгэл би нэг өдөр PwC-д ингээд ажиллаа хийгээл нэг өдөр тэгээд манай шав чинь ажилд ороод ингээд амьдрал нь ингээд гоё болоод amazing right. Тэгээд би нэг өдөр ингээд ажиллаа зүгээр ингээд хийгээ суучсан чинь л миний PwC-гийн дотоод communication system байдаг шүү дээ тий. Тэрүүгээр маань нөгөө шав маань hi mentor гэж ороод ирдгийг би бүр гайхаад oh my god what is this гэж ингээд гайхаад ингээд харсан чинь манай хүн надад ерөөсөө хэлээгүй. Тэгсэн чинь нөгөө PwC-гийн манайх чинь нэг тийм богинохон secondment байдаг байхгүй. Тэгсэн чинь 6 сарын secondment буюу нэг тийм богино контрактор грейд тийм ажилтнаар орох тэр нөгөө нэг одоо шалгуурт нь өөрөө тэнцээ. Тэгээд тэрийг надад хэллээгүй намайг surprise барах гад. Тэгээд амар хөөрхөн ороод ирсэн. Тэгэл би яг бодчихсон байхгүй. Вау. Бид хоёр ингээд хамгийн анх ингээд ярьж хахад нөгөө тоож болдгийн билүү гээд тестлэр унсан байсан тэр мөчөд миний нүдэнд энэ шав маань яг PwC шигийн Big Four-д аудитороор ажиллах бүрэн боломж байна гэж миний нүдэнд харагдчихсан боловч яг тухайн үед миний шавынхаа нүдэнд байтугай бодолтон төсөөлөгдөхгүй байсан. Тэр бол ерөөсөө л нөгөө нэлээд урт хугацаанд өөр өөртөө идэхгүй тэр байдал нь үргэлжилж яваад дээрэс нь тий одоо ингээд визний агентлагийн хэлсэн буруу мэдээлэл дийлэнх монголчуудын маань нэг нэгэндээ хэлдэг чи чадахгүй болохгүй байлээ бүтэхгүй байлээ чи тэрэнд орохнаа зүгээр нэг ингээд ингэчхээ гэсэн нэг тийм буруу мэдээллээс ингэж үүдсэн тэр сэтгэл зүйн тийм одоо асуудал нь сад болоод тухайн үед ингэж яг clarity ингэж харагдахгүй байсан мэдээж тодорхой. За тийм нэг ийм гоё болсон явдал ийм this was amazing. Wow, би энэ түүхийг үнэхээр forever насан туршдаа сэтгэлдээ ингээд маш гоё ингээд хадгалаад явах болно. Би чинь тэгээд нөө ажлын хажуугаар ингээд коуч хийдэг болохоор заримдаа ингээд ядраад те ингээд oh my gosh би нэг л юм хийх юмсан ингээд бас би чинь жоох хөвгттэй шүү дээ. Нэг л юм хийх юмсан гэсэн бодох бас үе зөндөө биш дээ. Иймэрхүү үеүүдэд би өөрийгөө яаж хурцалдаг вэ гэхэлэр яг иймэрхүү амьдрал нь complete transformation болсон тэр чигээр ингэж өөрчлөгдөж чадсан ийм гоё амжилтын түүхүүд шамрынхаа ийм гоё амжилтын түүхийг би ингэж боддог байхгүй юу. Бодож өөрийнхөө хийж байгаа коучинд чинь чи тэ надаас there is a greater impact маш том ингэж нөлөөлөл байдаг шүү. Маш эргээр чи хүмүүсийн амьдралыг өөрчилж чаддаг шүү. Туяа гэж өөртөө сануулждаг гэсэн. So this is definitely one of that story. За хоёр дахь шавын маань түүх бас маш сонирхолтой. Одоо мэрэгчлэрээ Монголд бол ингээд нөгөө апу гэж одоо бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ апууд ингээд мэрэгчлэрээ яг оператороор ингээд нэлээд олон жил ажилласан head operator буюу менежер хүртэл ингээд ажиллажсэн мундаг мэрэгчлэлтэн маань Австралид ирээд бас л магистр хамгаалаад нөхрийн ажил хийгээд тэгээд энд ирээд хүүхдүүд ингээд гаргаад жоохон хүүхдүүдтэй болоод 3 хүүхдтэй яг хүүхдүүдээ ингээд хараад гэртээ ингээд 5 жил суучихсан. За тэгээд нөгөө мэрэгчлэрээ ажилламаар байдаг мэдээж ханаас нь эхлэхээ яхаа мэдтгүү гэртээ ингээд удаан суучглаар чинь хичнээн магистр хамгаалж байгаа ч гэсэндээ нөгөө бидний англи хэл тэгээд бас иргэн шиг одоо бусад хүмүүстэй ярилцаа одоо нөгөө мэрэгчлийн хүрээлэлд өрөөсөө ингээд оруулахгүй ингээд байхлаар чинь Монгол хэлээрээ ч гэсэндээ ер нь ярихад айгүй амаргүй болчихдгийм байлээ шүү дээ. Тэгээд дандаа хүүхдүүдтэй ингэж өдөр тутмын хүүхдийн хэлгээр ярьж байгаа нэрээ ингээд хаяадаа ингээд мэрэгжлийн төвшин ингээд ярихлаар чинь яг үнэхээр тэгдэм байлээ. Би бол богинохоо хугацаанд шүү дээ. Зүгээр л parental leave-тэй байх үедээ л тиймэрхүү нөхцөл байдал орж үзнээс биш 5 жил гэртээ сууж бол үзээгүй шүү дээ. Тийм болохоор 5 жил гэртээ суучих юм бол God knows what will happen, right? За тэгээд
Өөрөө бол маш хичээл зүтгэлтэй. Тэгээд өөртөө бол яг над дээр ингээд коучинг програм ингээд суугаад ингээд ирж байхдаа бас ихтгэл аягүй муутай байсан л та. Би одоо ингээд чадлаа юу те. Гэтэл миний нүдэнд би ингээд шавтайгаа ингээд яг ингээд өөрийнх нь experience-ийг ингээд ойлгоод яг ингээд one on one session ингээд хийж байхад надад бол нүдэнд маань тов тод. Вау. За апугийн одоо яг адилхан байгуулах чинь юу гэдэг вэ? Coca-Cola, right? Coca-Cola чинь тийм уух, шингэн одоо ундаа гэсэн тиймэрхүү юмнууд үйлдвэрлэдэг шүү дээ. Чи Coca-Cola-д ажилд орчих юм бол хойлоостой яг апод хийжсэн юм а хийчих юм байна гэд. Тэр үед манай хүнд бол яг магадгүй толгойд нь wow, this is like, you know, coach арай л том өрөөддөг юм байна гэж бодож исэн байж бас магадгүй. Гэхдээ миний хувьд бол ерөөсө боломжгүй огт санагдаагүй байхгүй. So this was the story. За тэгээ бид ингээд коучиндээ ингээд яваад яг ингээд таргетд үзсэн байхгүй. Ерөнхийдөө бол бид нэр карьераа ингээд зөвлүүлж ингээд ялангуяа гадаадд очичоод карьераа ингээд зөвлүүлж байхдаа маш олон юм лөө ингэж дайрахгүйгээд бид нар маш ухамсартайгаар би яг л чаддаг юм эхлээд чаддаг юм аа л ингэж хий. Яагаад вэ гэхээр Австралийн хөдөлмөрийн зах зээл ер нь бол skill based hiring аюу хийдэг байхгүй. Skill based hiring гэдэг маань яг тухайн хүний чадвар дээр нь тохируулж одоо ажил авч байгаа байхгүй. Тэрнээс биш хэвээ хэд junior байдлаар л орё гэхийг байх юм бол бид нар чинь ямар энд тэнд очиж цалинтай сурах гэж байгаа юм шиг тийм ээ. Тийм болохоор энэ хүн яг юу хийж чадах вэ гэдгийг нь яг үннийг хэлгээд ямар мэрэгчлэр ямар магистр хамгаалсан байна вэ гэхээс илүү гардаг гэсэн үг байхгүй. За тэгэл битээр чинь яг түрүүний нөгөө хийсэн шавтайгаа адилхан одоо бүх стратеги дээр ажиллаад тий одоо нөгөө нэг яг career clarity гэдэг юм дээр ажиллаад зорилгоо тодорхойлоод яг ямар шатрын нөлөөд байна вэ гэдгийг бүгдээрийн тодорхойлоод өөрсдөө CV-гээ болон интервьюдээ маш сайн бэлдээд дээрээс нь тухайн хүний сэтгэл зүйдээр бас маш их ажиллах шаардлага гарч ирсэн л да. Нөгөө гэртээс 5 жил сурчсан байгаа сэтгэл зүйчин түрүү би тайлбарсан тий. Тэрийг нь одоо өөртөө итгэлийг нь улам илүү асааж өгөх. За тэгээд урд нь байсан би чинь мэрэгчлэн хүн шүү дээ гэдэг нөгөө тодорхойлолтыг нь эргэн сануулгах. За тэгээд эргэн сануулахаас гадна би чинь одоо яг ямар чадвартай хүн бэ? Би яг юу хийжсэн бэ? Энэ нь эргүүлээд Австралийн хөдөлмөрийн зах зээл дээр хэрхэн хөрвөх вэ гэдэг дээр бид нар маш их аудит анализ хийж тэрэн дээр маш их ажилладаг юм. За тэгэл тэрэн дээр ингээд ажиллаад явж байгаа тал мэдээж ойлгомжтой. Яг л миний нөгөө нэг яг төсөөлөл нүдэнд ингээд төсөөлөгдөжсэний дагуу миний одоо ингээд ботол төсөөлөгдөжсэний дагуу шавман ингээд Coca-Cola-д ажилд орчиж байгаа байхгүй. Яг урд нь хийжсэн ажиллаа. За тэгээд нэг хэдхэн сарын дараа ойролцоогоор тэр чинь 6 сарын дараа ч үлээ басад над руу Instagram-аар амар хүрхэн бичээд би ингээд operator manager ажилд ингээд promotion болоод ингээд байж байна. Oh my god гэдэг ингээд бичижсэн. Wow, seriously. These two stories is really барин ингээд бодглоор ингээд нүднээс ингээд нулимс гармаар санагддаг байхгүй. Энд чинь би чинь өөрөө ээж хүн, өөрөө эмэгтэй хүн. Би ер нь бол empowering women, empowering mothers гэдэг нь надад аюул тэмчгүй санагдсан. Тэгээ ээжүүдийг дэмжиж ажиллах, эмэгтэйчүүдийг маш тийм нэг зоригжуулах, амьдралыг нь өөрчлүүлэх тэр алхмуудыг нь би зааж өгөхөөс гадна яг тухайн алхмуудыг нь хийлгэх гэдэг нь миний магадгүй сүнсний зорилго юм байна гэд би ерөнхийдөө сүүлийн хэдэн жил ингээд ухаарч байна л та. Anyway, so these are the two stories, right? За тэгэхээр би яагаад энэ хоёр түүхийг та нартай өнөөдөр ингэж ярьж байна гэхэлэр энэ магадгүй зөвхөн хоёр шавийн маань түүх боловч яг ингээд боддоор ингээд харах юм бол гадаадд амьдарч байгаа монголчууд маань бүгдээрээ Монголдоо цэцэглэж байсан, үнэхээр амжилттай байсан, тэг чадварлаг байсан, өөрийнхөө чадварыг харуулж байсан, өсөж байсан, дэвшиж байсан тэр карьеруудаа бүгдээр ингээд орхиод ямар нэгэн байдлаар золиослоод бүгдийг нь тэг зэгээс эхлэе. Өөрийнхөө ирээдүйн төлөө, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө гээд тэр маш зоригтой шийдвэр гаргаад гадаадд ирсэн байдаг те. Гэвч аюу харамсалтай нь мэдээж нөгөө нэг амьдралын шаардлагаар дээрэс нь одоо нийгэм хүрээллийнхаа бас шаардлагаар одоо жишээлбэл Австралид намайг 2016 онд анх ингээд ирж байхад мэрэгчлэрээ ажиллаж исэн монголчуудтай би ерөөсөө таардгүй байсан. Эрэгтэйчүүд нь бүгдээрээ барилга дээр ажилладаг, эмэгтэйчүүд нь бүгдээрээ хотел цэвэрлэгээ, эсвэл Airbnb цэвэрлэгээ гэсэн тиймэрхүү ажил хийдэг. Ерөөсөө тэрнээс өөр тийм түүх надад ерөөсөө харагдаж байгаагүй байхгүй юу? За тэгэнгүүт чинь хартаа би өөрөө нөгөө нэг Австралийн элчин сайдын яамны визний мэрэгчлэн хийдэг байсан хүний хувьд тий визний мэрэгчлэн ингээд хийхлэр чинь би чинь яг Монголоос тий Австрали руу сурахаар явж байгаа хүмүүсийн визний материалыг нь харж хянаж байгаад тий алийг нь визэнд нь зөвшөөрөл олох вэ, алинд нь зөвшөөрөхгүй вэ гэдэг тэр шийдвэрт нь шууд нөлөөлдөг тийм ажил хийдэг байсан байхгүй юу?
За тийм ажил 6 жил ингээд хийгээд те ингээд Австрали руу ингээд явуулж байгаа монголчуудыгаа маш нарийнхны ингээд шүүхтүүрээр шүүгээд 6 жил болчихсон хүний хувьд тэр одоо дүр зураг амар харамсалтай санагдсан. Яагаад вэ гэхээр хамгийн соруудад нь виз олгодог штэ. Монголын хамгийн мундаг мэргэжилтэй тий ядчил минимум 5 жил мэргэжлэрээ ажиллажсэн. Санхүүгийн тодорхой хэмжээний чадамжинд хүрчихсэн байгаа хүмүүст нь бид нэгэнд виз олгодог байсан байхгүй юу? Гэтэл тухайн хүмүүс маань энд ирээд магистр хамгаалаад өөрийгөө дээшлүүлээд улам илүү хөгжиж байх болов гэдэг зорилготой ирсэн хүмүүс маань хэдхэн жилийн дотор тухайн зорилгоо мартаад ерөөсөө л мэргэжлийн бус ингээд ажил хийх л одоо миний амьдралын одоо зүгчиг одоо миний амьдрал ерөөсөө л ийм л юм байна да гэдэг юм хайрцан ингээд өөрсдийгөө ингээд хайрцгалсан байгааг нь харах надад яг үнэхээр яг үннийг хэлгээд айгүй харамсалтай санагдчихсан байхгүй юу? За тэгэл би чинь өөрөө 2019 онд Deloitte Financial Auditor ингээд орсон. За тэгээ тэрнээс хойш надад нөгөө LinkedIn дээр аягүй олон хүмүүс хүүе та яаж ажилд орсон юм бэ? Та намайг зөвлүүлээд өгөөч, чиглүүлээд өгөөч. Ажлын ярилцлага яаж давтгийг нь надад заагаад өгөөч гэсэн тийм аягүй тийм хүсэлтүүд ирдэг байсан болохоор би career coaching анх хийж эхэлжсэн байхгүй юу? Тэрнээс биш би коуч болёо те гэл аль би чамайг коучлоод өгье гэж би ерөөсөө анх хэлээгүй хүмүүс надад ингээд анх ирж исэн гэсэн үг. За тэгэнгүүт чинь одоо ингээд 5 жилийн дараа ингээд тэ 135 монголчуудыг яг өөрийнхөө career coaching signature програмаараа ингээд төгсгөөд тэ тэгээд энэний мандад маш өндөр амжилттай явж байна л та одоо ингээд төгсөгчдийн маань нэлээд өндөр хувь нь ингээд мэргэжлийн ажилдаа ингээд орчихсон байгаа даа. Энд бол цаг хугацаа ингээд маш их шаардлагадаг. Хичээл зүтгэл маш их шаардлагадаг. Мэдээж хүн болгон миний зарж байгаа стратегийг өөртөө наалтуулж аваад тухайн тэр стратегиэр дамжуулаад ажилд орох тэр явц нь хүн болгоны хувьд тэ нөхцөл байдлаас нь үүдээд өөр хурдтай ингээд явж байгаа боловч яг ингээд overall амжилтыг нь харах юм бол бид нар үнэхээр амжилттай явж байгаа. За 135 хүн те гэд ингэнгүүт ингээд тоогоор ингээд бодох юм бол миний хувьд те wow it's a pretty amazing number те нэлээд дажгүй олон хүмүүсийг амьдралыг би өөрчилчлөө шүү гэж би бодож байгаа боловч одоо манай Австрали гэхэд 10,000 те хамгийн багадаа 10,000 монголчууд амьдардаг. За Австрали амьдарч байгаа 10,000 монголчуудтай 135 шавья харьцуулах юм бол it's nothing. Яа ерөөсөө тэр маш жижигхэн хувь байгаа байхгүй юу? Тэгмүүд чинь надад ерөөсөө сүүлийн хэдэн жил юу анзаарэгдсэн бэ гэхлээр бид нар ингээд нөгөө миний community маань ингээд чадварлаг болоод тэгээд нөгөө урд нь одоо миний career coaching сууж байгаа шавнар маань ерөнхийдөө бүгдээрээ урд нь төгссөн шавнарын маань найз нар нь тэдний маань network-уд байж таардаг байхгүй ерөөсөө л те туяа коуч маш сайн коучлах юм байлээ би ингээд ажилд орчихсан go to her гэл ингээд ирсэн хүмүүс байгаа байхгүй юу тийм болохоор community маань ингээд хүүрхэн жижигэн ч гэсэндээ ингээд хөгжөө цэцэглээд ингээд бүгдээрээ Австралийн салбар болгонд ингээд ажил мэргэжлэрээ ингээд ажиллаж байгаа маш олон ингээд хүмүүс ингээд байгаа боловч бид нар ингээд сүүлийн хэдэн жил аягүй чимээгүй байлаа л да. Сүүлийн хэдэн жил гэдэг нь те одоо бид нар ингээд чимээгүй ингээд нэг дороо ингээд хийгээд байгаа. Би болохоор энийг юу гэж харж байна гэхэлэр ер нь бол бидний дунд маш чимээгүй явж идэг бааtruуд маш олон байдаг. Тэгээд тэр бааtruуд нь ерөөсөө миний шамдар юм байна гэдгийг би сүүлийн үед аягүй ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол энэ хүмүүс одоо би өөрийнхөө шамнарыг бол миний энгийн бааtruуд гэж хэлдэг байхгүй юу? Бид нар heroes бол ингээд celebrity гэдэг юм бол дандаа нэг тийм чанга дуутай ингээд маш их олонний өмнө ингээд гарч ирдэг. Тиймэрхүү хүмүүсийг хараад тиймэрхүү байдлаар өөрийнхөө амжилтыг бас ингээд нэг тийм бенчмарк хийх гэдэг те. Гэтэл би сүүлийн хэдэн жил ойлгосноо те бидний дунд чимээгүй маш чадварлаг хүмүүс зөндөө олноороо байждаг. Тэр хүмүүсийг зөвлөлөө чиглүүлээд жохоо ингээд түлхүүртэй ингээд хүчих юм бол замаа маш хурдан олчиж байгаа. Тэр бол миний шамнар байгаа байхгүй юу? Тэгээ бид нар ерөнхийдөө ингээд аягүй чимээгүй байлаа. Тэгээд бас ингээд анзаараад ингээд community дотор ингээд анзаараад ингээд хараад тахлаар өнөөх л сөрөг одоо тэр нөгөө буруу ойлголт явагдаад байгаа байхгүй юу? Эрэгтэйчүүд нь тэ барилга дээр ажиллана, эмэгтэйчүүд нь цэвэрлэгээ хийнэ. Тэрнээс өөр гарц байхгүй гэдэг нэг тийм буруу ойлголт, мит те бас л ингээл яваад байгааг ерөнхийдөө бол аюух анзаарч байна л да. Тийм болохоор би нодлон 2024 онд шанартайгаа ярьж байгаад хөөе бид нар ерөөсөө те ер нь батлан харуулах цаг нь болчихжээ. Батлан харуулна гэдэг нь боломж байдаг шүү, гарц байдаг шүү. Тэ жирийн бааtruуд зүгээр жирийн тэ зөвхөн нэг тийм англи хэл нь төгс болчихсон. Эсвэл тэ Австралид одоо юу гэдгийг Австрали бүр ингэ жоохноосоо ирчихсэн болохоор нөгөө нэг яг унган Австрали хүмүүс шиг тийм сэтгэл зүйтэй хүмүүс л ажилд ордог шүү гэдэг тэр буруу ойлголтыг бид нар таслан зогсоогоод
Чи минь Энгийн Баатар тэгээ бидний дунд явж байгаа Монголд ямар нэгэн байдлаар ажил эрхэлсэн тухайн ажлаасаа чадвар олж авч исэн Австралид ирээд магистр хамгаалаад өөрийгөө next level болгочихсон байгаа чи минь ч гэсэн чадан шүү. Хамгийн гол нь чаддаг шүү, болдог шүү, боломж байгаа шүү гэдгийг бид нэр өөрсдийнхөө түүхээр батлан харуулж байгаа байна гэд би 2024 онд өөрийнхөө карьер болон manifestation summit-ыг анх удаа зохион байгуулж ирсэн юм. За энийг бол маш богинохон хугацаанд шийдэл маш богинохон хугацаанд ингээд зохион байгуулад ингээд хийхэд биднэрт яг 200 гаруй тийм яг лайв үзэгчд ингээд маш богинохон хугацаанд 2-3-7 хоногийн дотор ингээд бүртгүүлээд ингээд ороод ирчихсэн байхгүй. За тэгээ мэдээж summit маань бол гал алан болсон. My gosh, it was incredible. Хоёр бүтэн өдөр бид нар саммита хийсэн. 15 гайхамшигтай миний шавнрын төлөөлөл болсон 15 шавнар маань өөрийнхөө ажилд орсон түүхээ маш unfiltered, маш тийм нээлттэй байдлаар хуваалцсан. Oh my gosh. За тэгэл тэр нөгөө нэг саммитд суусан хэрвээ одоо энэ видеог үзэж байгаа чи минь саммитд суусан бол бүгд мэдж байгаа тийм үү? Бид нар ерөөсөө there is nothing bullshit. Okay, миний ер нь бол coaching style бол no bullshit style-ыг би яг баримталдаг байхгүй юу? Би бол ямар ч тийм marketing sales талын юм ерөөсөө хийхгүй. Би чамд боддоор стратегийн зааж өгнө. Дээрээс нь чиний хамгийн гол нь сэтгэл зүйч чинь чамайг хайрцаглаад байгаа тэр сэтгэл зүйдэр чинь би mindfulness component-ээр ажиллаж hypnotherapy гэдэг юм яг үннийг хэлэхэд hypnotic хийгээд байгаа байхгүй. Hypnotherapy гэдэг юмыг би чиний нөгөө нэг одоо даалт ухамсарыг чинь шинжилж өгнө үү? Тэгснээрээ бид нар хамгийн гол амжилтыг гаргадаг юм а гэдэг би ийм арга барилыг барьдаг. За тэрнээсээ тэрнийхээ стратегиуд нь би заасан. Дээрээс нь би 3 гайхамшигтай industry expert-ийг оруулж ирж агаад Big Four одоо тэгээ BHP-д ажиллаж байгаа. Дээрээс нь бас мундаг найз маань уулуурхайн салбарт Австралид ингээд уулуурхайн инженерээр ингээд ажиллаж байгаа. Дээрээс нь миний Deloitte-ийн consulting хэсэгт ажилладаг René гэдэг бас нэг мундаг найз маань орж ирээд салбар болгондоо амжилт гаргахын тулд ерөнхийдөө яах ёстой бэ гэдэг тэр маш бодит мэдээллийг өгсөн, цогцоор нь өгсөн 2 хоног бид нэр хагас бүтэнсэнд 2 хоног өдрийн 6 цагт үнэхээр 6 цаг ерөөсөө бараг 6 минут шиг өнгөрсөн заяа. Гал халуун нэг нэгээрээ бүгдээрээ түүхээ яриад my gosh үзэгчдүүд л ерөөсөө wow гэд нэг нь ингээл wow гэж ядал дахиад нөгөөх хүн нь орж ир дахиж ирж wow гээл. Ер нь бол үнэхээр that was just incredible guys. За 2024 оны маань summit бол маш бага бэлтгэлтэй тий маш бага одоо нөгөө нэг marketing promotion гэдэг баг ерөөсөө хийгээг байхгүй зүгээр л Facebook дээр нэг хэдэн пост оруулаад let's go guys гэл хийсэн. Тэгээд хамгийн гайхамшигтай нь тэр нөгөө нэг одоо бид нар нөгөө нэг өөрсдийнхөө түүх хуваалцсан тийм сонирмш. Тийм үү? Тэр бол угаасаа л яг амьдрал дээр ингээд болоод өгчихсөн байгаа тэр түүх. Гэхдээ тухайн тэр түүхийг сонсоод миний зааж байгаа стратегиудыг сонсоод oh wow би ч заавал коучинг суух шаардлагагүйгээр бас өөрөө энэ коучинг стратегийг ашиглаад энэ шамдрын түүх болон яг яаж ажилд орсон бэ гэсэн step by step-ийн процессыг нь би өөр дээрээ replicate хийгээд би яг одоо summit-ийн дараа ажилд орох боломжтой юм байна штэ гэдэг тэр мэдээлэл, стратеги, ихтгэл үнэмшлийг нь бүгдээр ингээд бид нар өгч чадсан байхгүй. За энийг маань аваад ажилд орчихсон маш олон хүмүүс байсан. Би ингээд таны яг стратеги аваад ажилд орчлоо тий ингээд гэсэн маш олон хүмүүс надад ингээд сүлд нь ингээд бичиж байсан, комментд өгүүлж байсан. Магадгүй чи community дотор маань ч гэсэндээ бусдаас асуух юм бол тиймэрхүү хүмүүстэй чи манаас таарч исэн баг. За тэгээд ингээд надад ирсэн айгүй олон сэтгэлүүдээс ингээд харах юм бол маш олон давтагдчихсэн нэг сэтгэл бол ерөөсөө л би чадахгүй юм байна. Гадаадд мэргэжлэрээ ажиллана гэдэг чинь боломжгүй зүйл гэж би бодож исэн гэсэн мөрөөдлийг минь, хүсэл эрмэлзлийг минь, тэр сэтгэлийн галыг минь дахин сэргээж өглөө гэдэг тэр одоо сэтгэл ер нь маш олон давтамжтайгаар ирж исэн байхгүй юу. Тийм болохоор энэ бол зөвхөн summit биш. Энийг бол би яг хувьсгал хөдөлгөөн хийлээ гэж ерөөдөө харсан юм. За мэдээж одоо 2025 онд summit маань улам сайжирсан хувилбараараа, улам цогц хэлбэрээр та бүхэндээ хүргэж байна. За Career болон Manifestation Summit маань 11 болон 12 нь хагас бүтэнсээ өдөр бас л 2 хоногоор та бүхэндээ хүрэх болно. За энэ жил бол би Aligned Action Meets Inspired Vision буюу алсын хараатай зорилготой алхам хийх гэдэг урандор одоо зохион байгуулж байгаа. За summit-д маань panel speaker-ээр орж байгаа миний 10 гаруй гайхамшигтай мундаг ментинер байна. Дээрээс нь би 3 industry speaker-уудыг энэ жил сонгохдоо маш утга учиртайгаар сонгосон. Энэ сонгосон одоо нөгөө нэг
одоо энэ сонголт маань бол ерөөсөө юу байсан бэ гэхлээр ерөөсөө л би танарт стратегийн өгнө. Тэгээ би танарт нөгөө нэг карьерийн коучинг програм дээр заардаг стратегиудыг өгнө. Дээрээс нь миний энэ зааж байгаа стратегиудыг ашиглаад ажилд орчихсон бодит нотлохой баримт болсон шамдрын түүхийг чи сонсно. За тэрнээс гадна миний тусгаалan сонгосон энэ 3 industry expert-ууд маань болохоор танд хамгийн эхлээд визний талаарх мэдээллийг маш бодитоор болгоно. Австралийн визний өөрчлөлтүүд ер нь юу байгаа? Хамгийн чухал нь биднэрт яг ямар хөө PR pathway боломжууд байгаа юм бэ гэдгийг оюунлаг төвийн маань үүсгэн байгуулагч Инчэ гэдэг мундаг бүсгүйн маань яг industry expert болоод ярьж өгөн та нартаа энэ талаарх мэдээллийг маш дэлгэрэнгүй өгнө. За хоёрдугаар нь болохоор миний PwC цуг ажиллаж байгаа миний PwC цуг ажилладаг байсан recruiter найз маань одоо өөрийнхөө recruiting компаниг ингээд байгуулчихсан байгаа. Тэр найз маань ирж ер нь бол 2026 оны workforce болон recruited landscape ер нь бол чиг хандлага ерөөдөө ямар хөө байна вэ? За дээрэс нь яг recruiter хүний нүдээр бидний одоо job application-уудыг чинь тий recruiter хүн ерөөхдөө яаж харддаг юм бэ? Ямар шаардлагуудын дагуу харддаг юм бэ гэдэг тэр completely behind the scene тий бидний одоо нөгөө нэг сонсогдоод байдгүй мэддэггүй тэр мэдээллийг Heli Nights маань та бүхэнтэйг нээлттэй өгөх болно. Бас нэг маш онцгой industry expert-ыг би сонгож оруулсан байгаа. Энэ бол Инод Бата гэд миний сүүлийн хэдэн жил холоос ингээд хараад вау ямар мундаг залуу вэ гэд ингээд ажиглаад бас ингээд амар гоё inspiration аваад явж байгаа мундаг монгол залуу байгаа. Сиднейд амьдардаг одоо Мазалай AI гэсэн өөрхөн компаниг AI компани ингээд байгуулад automation service-уудыг ерөнхийдөө ингээд үзүүлж байгаа. Үнэхээр innovative entrepreneur сэтгэлгээтэй залуу. Би Батаг болвол би Инодыг болвол яг McKinsey & Company гэдэгт ажиллаж McKinsey компанид ажиллаж байх үеэс нь би яг анзаарч мэдэж авч ирсэн байхгүй юу. За энэ 3 industry expert-ууд маань яг таны нүгүнийг бидний өгж байгаа стратеги бодит түүх нотлохоон дээр нэмээд за ингээд одоо ингээд 2026 онд ажлын ингээд apply хийе гэх юм бол тий ажлынхаа одоо өөрийнхөө карьерийг ингээд төлөвлөх юм бол виза яах юм тэ аппликейшнээ ерөнхийдөө яг яаж ямар байдлаар одоо өөрөө тэ та өөрөө ингээд бий болох хэвээр. Дээрэс нь AI гэж байгаа энэ 90-100-д оршиж байгаа бид AI-г ашиглаад өөрийгөө яаж өрсөлдөхүүц мэрэгчлэн болох юм бэ? How to use it to stay competitive, relevant байх юм бэ гэдэг талаар нь энэуд маань бас ярина гэсэн. So this is going to be an absolutely complex за тийм болохоор so the summit is going to be a complete one-stop shop for you. За магадгүй та summit маань хэн зориулсан бэ гэж бодож байж магадгүй. Ер нь бол би гадаадд амьдарч байгаа бүх монголчууд маань энэ summit-д суугаасаа гэж би аягүй хүсэж байна л да. За би болохоор өөрөө Австрали амьдарч байгааг та мэдж байгаа. Гэхдээ миний одоо сүүлийн хэдэн жилүүдэд Америк, Канадаас миний карьер коучинг болон ялангуяа manifestation коучинд маань Америк, Канад, Европоос аягүй олон хүмүүс оролцож байна. За Японд байгаа монголчууд маань ер нь manifestation програмыг бас аягүй тийм Японд байгаа монголчууд маань бас карьер програмд оролцъё гэсэн хүсэлтүүд манайд маш их ирж идэг. Тэгээд өндөр хөгжилтэй Азийн улсад амьдарч байгаа одоо Сингапур, Хонконг тэ Тайван гэсэн энэ ерөнхийдөө англи хэлийг ингээд өргөн хэрэглэгддэг иймэрхүү улсуудад амьдарч байгаа монголчууд маань сурч байгаа монголчууд маань бас бүгдээрээ оролцоосоо гэж бодож байна л. Яг тэгэхээр Австралийн хөдөлмөрийн зах зээл America, Canada, Europe, England гэсэн энэ улсуудад ер нь айгүй дүүцгүүц. Дээрэс нь Сингапур, Хонконг бол ерөнхийдөө бол бас айгүй адилхан байдаг. Тийм болохоор яг бидний ажилд орсон түүхүүд, миний карьерийн стратегиуд бол шууд боддоор нөлөөлөх үз одоо тэр мэдээлүүд байх байхгүй юу. За зөвхөн гадаадд амьдарсан биш. Хэрвээ гадаадд очиж амьдрья, сурья гэж хэрвээ төлөвлөж байгаа бол oh my goodness та career summit-д сууснараа маш их хэмжээний мөнгө хэмнэ. Яагаад вэ гэхээр одоо opportunity cost гэж байдаг штеп бид нар ерөөсөө мэдээгүйгээсээ мэдлэггүй тийм байдлаасаа болоод бид нар айгүй алдаа гаргадаг тийм үү? Тэр алдаа гаргадаа чинь ерөөсөө цаг хугацаагаа алдаж байгаа гэсэн үг шүү дээ. За тийм болохоор хэрвээ гадаадд явж сурья, тэг ямар нэгэн улс руу яв сурья гэж бодож байгаа бол бид нар Summit-д сууснараа маш бодит мэдээллийг авч маш их цаг хугацаа болон мөнгөний хэмнэлт та өөртөө гаргах болно. Яагаад вэ гэхээр бид нар ерөөсөө ямарваа нэг юмыг мэдээгүй тий чадахгүй тал биш. Ерөөсөө мэдээгүй болоод цаг хугацаа их алддаг. За ялангуяа Австрали шиг ийм өндөр төлбөртэй амжиргааны зардал өндөртэй газар бол ерөөсөө л тэр чигээрээ ерөөсөө цаг хугацааг мөнгөөр хэмжигдэж байдаг тийм үү. Бид нар зүгээр оршиж байхад харманаас маань $600 түрээс нь ингээд 7-7 хоногор ингээд явж идэг шүү дээ. Тийм болохоор та
Тийм болохоор та хэрвээ гадаад явъя гэж төлөвлөж байгаа бол та маш ухамсартай шийдвэр гаргаад бусдын одоо алдаа оноо болон амжилтаа суралцаад тэгэд өөрийгөө амжилттай болгох тэр нөхцөл байдлыг өөртөө бас бий болгоосэй гэж би уриалмаар байна л та. За Монгол аав ээжүүд маань бас жоохон хүүхдүүдээ бакалавраар гадаад аягүйх явуулдаг штэ. Хэрвээ хүүхдээ бас гадаадаас сургая гэж бодож байгаа аав ээж байх юм бол бас энэ саммитэд маань сууж хүүхдтэйгээ хамт сууж маш бодит мэдээллийг аваарай гэж бас хэлмээр байна. За тэгээ нодлонгийн саммитэд үзэгчдийн суудал дээрээс сууж байгаад маш их урам зориг, маш их гоё стратеги авангуудаа алхам хийгээд миний 2025 оны маань яг одоо үргэлжилж байгаа энэ career coaching-ийн маань програм бүртгүүлж орж ирээ. Надаар энэ жилийн 1 сараас ахуулаад ингээд уюулж байгаа 2 мундаг шав маань нэг нь 5 сард нөгөөх нь 7 сард ингээд ажилд орчихсон. Яг одоо ингээд panelist mentee болоод та бүхэнтэйгээ өөрсдийнхөө ажилд орсон түүхийг бас ингээд хуваалцах гэж байна. Isn't this amazing? Нотлон үзэгч байжгаад энэ жил ингээд panelist болно гэдэг бол үнэхээр гайхамшигтай байгаа зү. Тэгэхээр хэрвээ энэ 2 шав маань нотлон магадгүй саммитэд орох шийдвэр гаргаагүй. За би болоогүй, би сургуулаа төгсөөгүй байна. Ажил карьераа гэдэг бодох одоо тэр цаг маань арай болоогүй байж байдаг юм. Эсвэл саммитын маань одоо суудал маш хямдхан хэдхэн долларын үнэтэй байгаа. Тэр мөнгийг өөрөөсөө магадгүй харамлаад за яшаа үнэгүй биш юм байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар хэрвээ шийдвэр гаргаагүй байсан бол яг одоо энэ од нэгэн жил болоогүй одоо ганц жилд болоогүй нодлонгийн саммит чинь 10 сард болж исэн. Тэгээд нэг нь одоо 5 сард, нөгөөх нь 7 сард ингээд ажилд орчихсон гэхэлэр чинь нэг жил 12 сарч болоогүй 8 сарын дотор ийм бодит амжилтыг бий болгоод сонирхолтой ингээд хэлэх юм бол энэ 2 шавны маань нэг нь Баруун Австралийн одоо Western Australia геологч мэрэгчлэр сая уурхад ажилд орсон. Нөгөөх нь болохоор Монголд ингээд accounting-аар айгүй олон жил ажиллаж байгаа. Сая бас ингээд accounting firm, бас ингээд accounting мэрэгчлэр ингээд ажилд орчихсон. Одоо дараагийнхаа алхам юу вэ гэдээ ингээд бодож байгаа. Тэгэхээр та зүгээр л бодоод үз. Бид нар хардаа opportunity cost гэдэг дээр маш их ач холбогдол өгөх цаг нь болчихжээ. Ялангуяа AI маш хурдцтай хөгжиж байгаа яг одоогийн цаг үед хөдөлмөрийн зах зээлийн одоо хандлага эрс өөрчлөгдөж байна. Сайхан гэхэд л одоо манай PwC graduate буюу төгсөгч оюутан манайх маш олон зугаар нь авдаг байсан бол энийг тэгж олон зугаар нь авахгүй гэдэг шийдвэрийг гаргаж штэ. Яагаад энэ шийдвэрийг гаргаж байна гэхээр ерөөсөө л AI automation-ыг ашиглаж junior хүмүүсийн хийлэгдэг байсан ажлыг хүнээр биш машинаар одоо машинаар ингэж компьютераар ингэж хийлгээд байна шүү дээ. Өөрсдийнхөө ирээдүйн орлого тийм болохоор бид нар өөрсдийнхөө ирээдүйн төлөө маш ухамсартай алхам хийхгүй байх юм бол it is actually going to be too late. Okay? Би таныг айлах гэж хэлж байгаа биш. Энэ бол ерөөсөө бодит үнэн байхгүй юу? Маш олон ажлууд алужин AI-гаар ингэж хийгдээд эхэлчихсэн. Сайхан гэхэд одоо Австралийн Combank гэж ярьдаг 4 банкын нэгэн энэ нь бас айгүй тийм сонирхолтой албан тушаалуудыгаа тэр чигээр нь AI руу ингээд орлуулчихсан байх жишээтэй. Тэгэхээр чи минь гадаадд Австралид байна уу? Гадаадд ямар ч улсад байна? Би болоогүй байна. Би мэрэгчлэрээ ажиллах болоогүй байна. Би сургуулаа төгсөөгүй байна. Би дөнгөж эхний курстээ явж байна ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү байдлаар өөртөө ямар нэгэн байдлаар excuse өгөөд би бэлэн биш байна гэсэн одоо мессежийг өөртөө өгöd байгаа бол I'm gonna challenge you. Биднэрт бэлэн болох цаг гэж юусэн байдгүй юм аа. Бид нар л би бэлэн боллоо шүү гэдэг ухамсартай шийдвэрийг гаргахгүй байх юм бол амьдрал биднэрт окей за чи бэлэн болсон үедээ л би чамд боломж өгье гэд боломж биднэрт юусэн ирдэггүй байхгүй юу. Наад чинь ерөөсөө л миний заагаад байгаа manifestation одоо ботор manifest хийхийн хамгийн чухал хуулиудын нэг нь. Окей. За хоёр дахь нь магадгүй чи эн чинь үнгүй програм биш юм биш үү гэж аюу хүмүүс боддог. Энэ аюу харамсалтай л да. Би үнгүй үйл ажиллагаанууд явуулдаг. Гэхдээ яг иймэрхүү саммитэд бол бид нар яг тодорхой хэмжээний үн төлж орж ирэх нь надад болон үн төлж орж ирэх нь тухайн одоо үзэгч хүний сэтгэл санаанд маш их ач холбогдолтой гэдэг тийм сонирхолтой судалгаанууд байдаг. Яагаад вэ гэхлээр бид нар ямар нэгэн юмд ингээ мөнгө төлчихлөөрөө тэрийг арай илүү сериусны авч үздэг.
Окей. Тийм болохоор гэхдээ саммитын маань төлбөр бол ерөөсөө л бид нар зүгээр л нэг өдөр гараад гэр бүлэрээ хоол идэх төдийхний ч мөнгөнд хүрэхгүй тийм хямдхан байгаа байхгүй юу? За ингээд саммитад чиний минь сонсох одоо энэ 10 гаруй шамдрын минь түүхэнд үнэлэмж байхгүй. Үнэхээр үнэлэмж байхгүй. Яагаад гэвэл хүн болгон сэтгэл гаргаж өөрийнхөө сурсан бүгдээр ингээд өөрийнхөө ярих цагт багтаах гэж хичээдэг. Энэ бол ерөөсөө л миний community-гийн маань өөрийнх нь энерги, community маань intention байхгүй юу? Okay. За дээрэс нь би саммитад master class заана. Энэ бол ерөөсөө миний career coaching болон manifestation програм дээр заадаг behind the scene урд нь ерөөсөө нээлттэй ингээд заадаггүй тийм маш үнэлэмж өндөртэй тийм одоо хичээлүүдийг би та нартай зориулаад зааж өгнө гэсэн үг. Okay. Тийм болохоор чи минь хартаа ийм жоохон мөнгнөөс өөрөөсөө харамлаад байгаа бол ask yourself. Би чинь ер нь өөрийгөө яаж үнэлээд идэх хүн бэ? Тэ? Би яагаад өөртөө ланчны мөнгөний төдий үнэлэмжийг өгөхгүй байна? Хэрвээ би өөрийгөө ийм хэн жоохон мөнгөөр үнэлэхгүй байх юм бол би яаж өөрийгөө үнэлж ажил орох юм бэ? Би яаж ажил олгогчийг би чаднаа гэдэг итгэл үнэмшлийг тэр хүн төрүүлэх юм бэ? Тийм үү? Энэ бол ерөөсөө л I'm just telling you so directly. Би зүгээр ингээд чамд ингээд шууд хэлж байна. Гэхдээ энэ бол яг бодит үнэн байхгүй юу? Okay? Яг одоо бол үнэхээр хувь хүнийхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийж сурсан хүмүүс л амжилт гаргаж байна. That is not a lie. Тийм болохоор чи минь зүгээр маш олон юмд санаа зовж, маш олон юмд бодлогоогүйгээр өдөр тутам хайрцагчсан байгаадаа тэр бодлоосоо гараад ерөөсөө л алхам хийгээд саммитынхаа суудлыг л эзэлж байгаа. I can promise you that I'm going to give you a transformation. Okay? За тэгээд мэдээж болохгүй бүтгэүүдээрээ тулгуурлаад тийм ээ өөрийгөө үргэлжлүүлэн хайрцаглаад үргэлжлүүлэн мэрэгжлийн бус ажил хийгээд алтан залуу насаа өрхүү тий эсвэл жижигхэн хөрөнгө оруулалт хийгээд эсвэл жижигхэн алхам хийгээд шажигнсан мундаг залуучуудын түүхийг сонсоод тэрнээс урам зориг аваад өөрийнхөө карьерийн одоо өөрийнхөө карьерийн замдлыг багаар алхамтайгаар эхлүүлэх үү гэдэг бол ерөөсөө таны сонголт. Саммитын суудлыг хэрхэн авах вэ гэж бодож байгаа бол энэ видеоны доор байгаа тайлбар дээрх линкээр ороод та суудлаа эзлээрэй. За бүгдээрээ саммит дээр уулзцгаая. Рита, баяртай гэрээ минь өөр. Баяртай гэж. Look at her. She's right here. Үнэн миний бэлхэн чинь нүрээ улаад л унтчих юм уу? Өөдий. Саммит дээр уулзсан маань хаа ингэж. Ой, да.